долоо харын 25-ны өдөр уат машина унааты Үхтингэрийн орон гүрэнэй үрэн гэхэн Монголын зүүн захад оршидаг Хэнтэйн аймаг руу Улаанбаатарга манай съемочный бүлэг харвайлаа. Замнай утахан нөхөг хотоо 270 нода. Давнин асфальттай монгол шудэхнэр хара замтай. 200-ийн мингла хөдөө харгай. Үргэлж нэмжихэн ногоон талда байдгээд малшидай зохлонгод харагдана. Дунсаган хийгэрнүүдээ иймалор төрүүшин хийо хархада цэчхвня тэним баярлана. Ямар шивда үлгэрээр нор ябандал ханагдана. Замынны хоролсож явган нөхөттөё таны соолгоо. Энэ аяншалга зохион байгуулагчаа манай багахан бүлгийн өдрөдөгшө цогт баатраха. Өрийн налгын нөхрийн хүндүмөш эмхэд явган. Улаан өдөө хэрэгцээний их ахын явасхан иржин. Түгшин даруу дуугай үндэсний телевиденидэ оператор жаргалай аддан. Зугатай хүхүү хүгжим дуунда өшөө харгын хоёр талаар зогсоон таргонот яах шаргууг дуртай манай жолоошин сэрэн очив. Мөн монголоор яваад ирэхгүйн хүслөө одоо энэ жылгүй үуж шадхан удаадхийн нөхөрнөө би Буряадай гүрэнэй телевиденидэ редактор уккорболара ярунын аймагаар шүмэцэрнэ их басхан Жанна. Харгын замны утул байна. Хүдэлжэ байна гэж хэвдий. Би байна да. Яг ядраавагтай явна тийм ээ. Тэгээд холоо ирхэн тандаа зориулж багадаа уншиж байна. Нэг хос намсраа шилгээ төлөвлөе. За. Өнөө байха. Мартаа байж магадгүй. За. Цэсэн хүүн түрээхаа сэхүнэн явха ардэ төлөө зүтгээхаа аштай баатара болохоо нэгш тэрэний эдэнгүү нэрээхлэх хүсэлтэй инээ хош мартангүй үрдэх хүсэлтэй. Гэлхэн үгэм хэвсоогоо хизээш нийлж байхаа олон эрдэмний сагсоогоо уран хурс байхаа. Буряд манай орнохоо болдой хурс тодорно ултмаан дэ зариг хоо эрдэмээ гэрэл сасарна. Хойш үеийн хэрэгэ хошим намайг итгээрэ ардалнын гоо түүхэ алтын малтаж аваарэ. Хэнда хотсон намсраа шүлэг Монгол сургуульд үзнэг ашгүй. Баг багтам сэжлүүлдэг байгаа. Сургуульд үзнэгүй хотсон намсраа. Үзнэгүй та юунда концерт юм репетиц болоход дууддаг байгаа. Там нэче бурят хүн байна. Бурят. Махан Хэнтэйн аймаг ямар нятгай? Хэнтэйн аймаг биндөр самаа. Багтаа биндэрд байгаа. Хаан хайрхан Бурятад ямар нятаг? Хойд 22 хүн гэж хөрддөг. Авшин авим наав өгшин байгаа юм. Хонхоо ирэмхэ. Баавам нэ Монголд ирээд төрөмхэ гэж хэлдэг. Тэгээд ижийн тал хялгын баавын тал Яроны гэдэг. Google филиал Буряадай гүрэнэй университетнэ ямар хүдэлж байна гэж мөнөө. Мөнөө их ажилтай перспектив ихтэй сүлөө муутай байна гэж. 2 жил жилээ хүдэл. Өнгөрөх онд Монголын их засаг их сургуулийн бааз дээр жил боловч мөнөө 6 сарха отдельно тийм байха лиценз аваад Монголд ажиллахаар болоод байна, хөтлөхөр болоод байна гэж. Тийхдэр өдөн учебный корпус материалны бааз бүх юм хэрэгтэй болох их ажил тавина. Оюутад олон мөнөө 2 чих курсд 110-аад оюутан байна. Юристүүд. Тэгээд мөнөө жилд абитуриентнүүдийн 150-аад явах гэдэг. Түүн 8 мэрэгчлэр 8 специалист байна.
Шөө нэг шүлэг уншиг яшгт. Монгол шүлэг уншия. Би монгол хүн гэдэг шүлэг. Аргалын утаа боргилсан малчны гэрт төрсөн би атар хээр нутгаа үлгий минь гэж боддог. Цэнхэр манан сунгалсан алсын барааг ширтгэд цэлгэр сайхан нутгаан сэтгэл багтан харахад үлээж байгаа салхин үнсэдэж байгаа юм шиг өршөөлдэж минь гар илээдэж байгаа юм шиг энэрэнгүй сайхан санагдахад элэг зүрх минь догдолж хосгүй баярын нулимс хоёр нүдийг минь бүрхдэг. Эрхичилдөгөн тунхаглаад эхор наман дуусан эритний монгол түмнийхээ инké сайхан олги мишсэн даган шиг миний Улаанбаатар зүгийн хүний зүрхэнд нэг эрэлтнэ. Монголы жолоошуды ерүн жолоошуттэй жишрі болхуы. Юбкывыл харгый заһын километраж харуулгын толгын моднут нэгіші харытны вылыжы хахыт санда гэһэн гин табиору. Ханадус хыдымне тухрен талды харгыға олхын бүрхіте. Тет монгол жолошут. Зуго алды тупы талын харгын отты хорумхи зонгыжы ябхар хоруд хор энголоп. Зүгийн хүний зүрхэндэн гэрэлтнэ. Монголы үргін дихидайдың изетті залбарын холынго тежеті хувалсын харгыға хоронапте. Налайха, иртни сомын, бағанур, хырлым байын олан. Зоряхын газарта дутылжыл явна хапте. Зоне удырута, нарне аровыды Хэнтэйн дылгыр хансонны худу арыл гыдык аяншалгшыды базы көргөпте. Тойрот ажым тынюн, ағарен арюн цыбырты гэхэмар. Имайхын нютакта ажы хокшыт ямар жарғылтып гэһэн бодыл турна. Японияго, Америка, Европын гурнудығы айыншылықшыды Монголыру анархия ерхін гайхылы. Монголарны байгалы бұзырлығдавы. Хари гурне элшетті харолхы зуухы юмын олын. Туухты ғазырнода хилет Монгол ден хүртер айыншылықшытты хол хоним байха. Үргін талын донды хүйі гірсо хоно тұсхыйо хың арсықып. Теге чия Монгол шут ұндығын заншыла заң абрия алдауы. Хунду мушы харин зонда тон дутын хунды шенгер хандадығын соотепта. Баавы Чингисийн эзгууртай байгалийн Буряд зондоо хаан Чингисийн эзгууртай халахын Буряд зондоо минь дамуур гэж одоо минь мэдий. За манай Алангоо гэж одоо эмэгтэй байсан. Алангоо гэдэг эмэгтэй Буряд эмэгтэйгээс бүх монголчууд өссөн. Үндсэндээ Будантай юу буурал хорвоо гэдэг сайхан дууг сонсоод өвөр Монголын Чингисийн онгоны тахиж шаралдайгаа уйлж байсан. Одоо өвөр Монгол Буряд Монгол халимаг туваа гэж бид ярьж байна. Гэхдээ бид нэр ганцхан Буряд эмэгтэйн одоо үр хүүхдүүчүүдээ тэр Алангоо гэж баргажин төхмөөс гаралтай тэр Буряд эмэгтэйн үр хүүхдүүчүүдээ гэж одоо ярьж байсан. Үнэхээр одоо Бурядууд бол монголчуудын нагас нар юм. Одоо Чингис хаан бол үндсэндээ Чингис хааны дээд өвөг бол одоо тэр Алангоо эмэгтэй байна. Ийм учраас одоо Бурядуудын юу бол одоо түүх намтар бол ихээхэн одоо Монголын эцэг дээдсийн түүхтэй их холбоотой. Дээр нь хулан хатан бол бас
одоо манай Буряадуудын одоо солон баргын одоо удмын одоо Буряад хүн байна. Чингис хааны хамгийн отгон хатан. Ингээд Буряадууд одоо Чингис хаантай холбоотой одоо түүх намтар их бий. За 1206 онд хаан ширээнд цуугаад өөрийн отог омгийн нагас нар болох ойн иргэдийг төвхнүүлэхээр одоо жанжнуудаа Чингис хаан явуулж тэд одоо ойн иргэдвэл Чингис хааныг өөрийн ухсааны хүн гэж ямар ч байдалгүйгээр найрцгаар хүлээж авч Монголд одоо нэгдэж байсан одоо ийм түүхтэй. Манай энэ хөдөө ард бол үнэхээр их онцлогтой газар. Иргэн тойрон одоо тийм алдартай уулнууд байна. Энэ урд талд Хэрлэн тоон уул гэж байна. Тэр урд талд Дархан хан уул гэж одоо алдартай уул байна. Баруун талд Хэрлэн Баяудааны уулс байна. Хэрлэн Баяудааны уулс бол одоо мянган өвөлжөөтэй, мянган амтай. Тэр ам жалга болгоноос нь болгонд нь булаг байдаг. Тэгээд ус бэлчээр сайтай ийм нутаг байгаа. Ард талд нь одоо Дэлгэр хаан уул гэж одоо сайхан уулууд байна. Энэ ард талд Жаргал хаан уул байна. Зүүн талд Дэлгэр хаан уул байна. Ингээд гадар дороо бол одоо аршаан булаг ихтэй. Одоо энэ урд талын аваргын одоо аршаан байна. Энэ бол одоо элэг сүс хотоодонд их сайн аршаан байгаа. Энэ аршаанаас өгөөдөө хаан ууж одоо тэр Багдаа хотоод муутай хүн байсан. Одоо хотоод нь эрүүл чирэг болсон одоо ийм түүхтэй. Энэ хойд талын аршаан бол аваргын аршаан гэж одоо аршаан ус байна. Энэ бол үндсэндээ Монголд хар далай гэсэн үг. Одоо как чорны море гэсэн одоо ийм сайхан одоо ус байгаа. Энэ усанд бол одоо манай монголчууд их ирж ордог. Усны их зөөлхөн одоо шампуньгүйгээр одоо бие угааж болно. Одоо ерөөс ямар савн хэрэглэхгүй өөрөө тийм одоо юутэй. Ийм сайхан ус байгаа. Тэгээд энэ одоо хоёр нуур байна. Тэгээд эргэн тойрондоо одоо сайхан байгальтай. Хэрлэн гол бол одоо энэ дор одоо 10 км-т одоо манай алдарт одоо Хэрлэн гол байж байна. Энэ урд талын Хэрлэн тоон бол бас их олон одоо ам жалгатай. Ам жалга болгонд нь одоо олон айдууд өвлждөг. Одоо ийм сайхан нутаг байна. Тэгээд ер нь дээр үеэс хүмүүс ярьдаг. Энэ одоо Дэлгэр хааны энэ Хэрлэнгийн хөдөө ард бол их агаар сайтай, сажиг сайтай. Тэгээд ер нь хүнийг эрүүл мэндийг одоо сайжруулах их тийм боломжтой. Гадар дорооч одоо тийм сайхан аршаануудтай. Тэр гадар дээрээ ихэд агаар сажиг сайтай. Тэнгэрийн нар бол одоо сайхан тусдаг. Ийм сайхан одоо нутаг байгаа. Тэгээд эндээс дандаа Чингис хаан аян дайнд явж ирсэн. Одоо бүхэл аян дайнд бол Хэрлэнгийн хөдөө ардаас одоо явж ирсэн. Тэгээд ийм учраас энэ Хэрлэнгийн хөдөө ард бол үнэхэрийн одоо тийм байгалийн одоо сайхан цогцолсон одоо газар байгаа. Энэ мөнгө хөх тэнгэр гэдэг бол үндсэндээ агуу их эрчим хүчний бөөгнөр юм. Тэр эрчим хүчийг бид өөртөө ашиглаж болно. Өнөөдөр бид нар 4-р сахилгаан станцын тухайд бодоод байна шүү дээ. Эсвэл одоо эрчим хүчний нэг том электрик станцын тухай бодож. Тэгэхдээ бид тэнгэрийн эрчим хүчийг Чингис хаан ашиглаж байсан. Бүр дайн байдааны зорилгод ашиглаж байсан. Цас бороо оруулж байсан. Тэнгэртэйгээ байнга харьцдаг одоо байсан. Тийм учраас тэнгэртэй зөв харьцах асуудал бол одоо маш чухал юм аа. Ер нь одоо байгаль дэлхий гэдэг нь тэнгэр гэсэн ойлголт юм. Өнөөдөр тэнгэрээс бороо орно, цас орно, тэнгэрээс сажиг гарна. Тэнгэргүйгээр одоо байгаль дэлхийн тухай ярихын арга байхгүй. Тэнгэрийн хүс шатлах хашингад бид явах вэ? Тэнгэрийн хүс шатлыг авах одоо болсоо байна. Жишээлбэл одоо хүн цүнс гэж байна. Цүнс гэдэг нь тэнгэрийн хэлтэрхий. Цүнс бол одоо тэнгэрийн хэлтэрхий. Тэр хүн болгонд цүнс байна. Цүнс бол үндсэндээ тэр тэнгэрийн хэлтэрхий бол одоо хүн болгонд байна. Тэгээд энэ мөн тэнгэртэй хүн шүү. Энэ мөн тэнгэргүй хүн шүү. Энэ тэнгэр нь хайсан хүн шүү гэж монголчууд ярьдаг. Сүнсгүй нөхцөлд бол одоо тэгэл хүн юу ч биш шүү дээ. Ерөөсөө хүн амьд явах арга байхгүй. Тийм учраас сүнсээ идэвхжүүлэх хэрэгтэй. Энэ чинь агаар салхитайгаа хамтарж ээж одоо нарны эрчим хүч бол батарей гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан нарны эрчим хүч одоо хүчээр бол цахилгаан гаргаж болж. Тэрэн шиг нарны эрчим хүч нь агаар салхитандаа байж тэр сүнсүүд идэвхжинэ. Сүнсүүд идэвхгүй болно гэдэг бол үндсэндээ одоо батарей дуусч гин гэсэн үг шүү дээ. Батарей дуусахаар чинь одоо араажуу ажиллахгүй тийм ээ. Тэрнтэй адилхан сүнс ажиллахгүй нөхцөлдүүд хүн амьдрах ямар ч одоо боломжгүй болж байгаа юм. Тийм учраас ер нь хүний сүнсийг их идэвхжүүлдэг. Тэрнийхээ хэмжээгээр хүнд их эрчим чадлыг хайрладаг одоо тийм нутаг бол одоо энэ Дэлгэр хаан Хэрлэнгийн хөдөө ард юм аа. Чингис хаан ийм ч учраас энэ одоо газар нутгийнхаа онцлогийг ойлгоод энд одоо сэргүүттэйг байдаг. Бүх аян дайнд одоо энд өвлжөө тусаад намаржаад бүх бэлтгэлээ хийгээд бүх эрчим чадлаа аваад эндээс аян дайнд одоо явдаг байсан. Тийм учраас энэ бол их тийм сайхан
одоо нутгаа гэдгийг бас энэ ташрамд одоо хэлхэн зүйтэй юм аа. Ер нь монголчуудын одоо түүхэнд одоо хамгийн үн цэнтэй нутаг. Чингис хаан бол 1206 онд их Монголын хаан болоод энд амьдарч байсан. Энд нийслэлээ хийж байсан. Энд одоо төрийн хэргийг шийдэж байсан. Энд олон удаагийн их хурлдаа хуралдсан. Энд одоо бүх хаан хөвгүүд одоо энд өсч үндийсэн. Энэ одоо нуурын ус юунес энэ аршаанаас амсч хойд нуурын усанд орж энэ одоо тал нутагт морьтой давхиж Мөнгө хаан, Өгөөдөө хаан, одоо Хувидай хаан гэх мэтийн одоо Бат хаан гэх мэтийн одоо алдарт хаадууд энэ нутагт одоо өсч үндийсэн ийм одоо сайхан газар. Тэр хаадууд бол энэ нутагт одоо бас их эрчим чадлыг олсон байхаа. Сэлэнгийн аймагаа уг гарвалтай Бурят, Монголын харьяатын намсаран ямасыртай ушоо оозахабдя. Муно айын зама ургужулуйын. Таван хошумалар байын зэрлэг ангуролор ылбык Хэнтэйн аймакта ихинчте малшы зон ажым эдертік кэша. Аршан дырыс нютакта зохжывайын жинхіне халқы Монгол. Гуте малшын эле ажахайтай танылсыбадя. Айым халун зоне хахада монгушуде эрага уха хаха ердік кэша. Хубин ажахайда хыр олон малтай венешіпті. Ана зөвтөрөө. Вайратырга дутаа нэгэд зүүн хантай. Это ухртэй. Гүү хашин гэж хаанапта тренд хахоршигтэй. Гүүгүүл одоо Тэрэ хэдийдэх. тэр нэг 7-оос 8 удаа Саг. Хэдий саг болоо. нэг цаг 30 минут 2 цагийн зайтай л. Санда халуун байгуулны цаг 30 минут. Тэр өдрөө 2 цагтай саад л өдөрт нь 7-оос 8 удаа саач. Манай зөв өдөр хүртэл 4-5 хүртэл өдөрт нэг 20 литр сав. Авч нэг 20 литр айраг. 20 литр хүнд даху 20 литр айраг болно. 20 литр айраг болно. Тэр маань. Тэр айрага хоо унагт наймалнагт. Тэр нэг уухай нөөж та 8-аас хэж тавиулсан. Одоо 100 гам болоод өвлөн зодуулна гэдэг чинь 100 өсөр гаргуулахаар идэх юм байхгүй мал. Тэнийх отроо хийдэг олон аймаг сумын малын ойд ууланд орж ирдэг. Ингэж өвлөдөг сайхан нутаг л да. Энд маань бас гам болоод ургамал өсөх муутай байлаа. Өнөө өнгөрсөн жил өвлөл. Энэ аварчсан их л хэцүү бай. Салхицдаг болоод ингээд хорвороо орохгүй. Одоо ч гэсэн ингээд ган хаваарэл үргэлжилж байна. Дөнөө өвл ахаад л бас л хэцүү байдалтай өвлж байна. Тамаач тулаад ийшээ сайхан ургамалтай сайхан газрууд явж малаа их отролж байгаа. Бид бас сая отроор явж байгаад одоо энд нэг төр уудлаа. Үхибут нэгэд хаан хорголд хорхол. Одоо сумын дэвтэр зунаа хоёр. Миний хоёр жоохон бага охин байгаа. Одоо бага нэгдүгээр анги хоёрдугаар анги орно. Тэднээ сомон дээр юм интернаттай хорногоо алей төрөл айлада байгаад хорно. Тэгээ бид өөрснөө бас хоёр хэсэг тасраад нэг хэсэг нь энд нэг хэсэг нь өдөө малтайгаа юм жил байдаг л та. Зэ дамжуулгуудыг хүсье. Баярлаа. Мянга 240 онда хорон харда хырлыны худо аралы долон болдык шылхынцык хойре заварта ханы ордоны боожу байхада инен он бышыгдыжы тугысы вылыжы Монголыны осы топшын хулшын батакты бышети. Чингис хан хусын тугылдыр халваржы байхойдо илдып казарта дургун ордантай байхындыхы. Турушин орданин хырлын мурны ириторшыдык худо арал дылун болдык хорнутты байға. Тимыхе иныл нютакта Монголыны осы топшын долонзон тавин жылы өн байырты зарюлын мянгы юхынзон ерін онда Чингис ханы морине оя батхоқты хыньем. Хэнтэйн Бурят хамыс өрөнгө жынырте орын зорашы скульптор эни хушоо бутылғы. Арвын жылын көрөт, мұнозон хоёр мянгын оны зұрға харын арвын дұрвында, иныл хушоғы діргіді Чингис'e оңғынай нөлтін хэндэр өнгөрхөн байна. Чингис хааны онгоныг бол өвөр монголчууд 700 гаруй жил
тэр ордос нутагт бор тохой гэдэг газар одоо тахиж байгаа. Ер нь ямар цаг үед одоо манжид эзлэгдсэн үедээч одоо дэлхийн 1-2 дугаар дайны үеч одоо энэ Чингисийн онгоныг одоо ямар ч яг хэвээр нь одоо хадгалж өнөөдөр хүрсэн. Тэгээ Чингисийн онгон өвөр Монголд бас нэг байна. Ингээд бас Чингис хааны төрөлх их оронд Монголд одоо Чингис хааны онгон байх нь зүйтэй юм а гэж үзээд Чингис хааны онгоныг одоо бид нэр барьж байгуулсан. Онгон гэдгийг бол бас ер нь манайхан ойлгохгүй. Эхний одоо удаа бол ойлгодоггүй байсан. Тэгээд онгон гэдэг шиг юу юм гээд. Тэгээ бид нар бол нэлээд ойлгуулсан да онгон гэдэг бол онгод тэнгэртэй холбоотой юм. Бөө мөргөлтэй холбоотой юм. Монголчууд бол тэнгэр шүтлэгтэй. Тийм учраас онгод тэнгэр гэдэг утгаар нь одоо ойлгох ёстой. Тэгээ мөнхийн хөх тэнгэр элэгдэж хуучрахыг үзээгүй гэж одоо би нэг шүлэг ütсэн юм. Тэнгэр бол хизээч одоо шинээрэл байдаг. Тийм учраас тэнгэр шүтлэг гэдэг бол одоо тэр онгон тэнгэр гэдэг бол одоо үргэлж одоо соо шинээрээ байна гэсэн одоо ийм санаа байгаа. Тэгээд энэ Чингис хааны онгоныг байгуулад бид нэр 9 цагаан гэрээ бариад тэгээд цагаан сүлдээ одоо байрлуулад хар туга хар сүлдээ бас байрлуулад хараа ихт хар сүлдээ байрлуулад Чингис хааныхаа хаан ширээнд сууж байгаа хөрөг баримлыг бүтээгээд эндээ залаад одоо ингээд ажиллаж байна. За Чингис хааны онгон гэдэг бол энэ бол музей биш юм. Энэ бол цогцлбор биш юм. Энэ бол ерөөсөө нэг ёсны Чингис хааны датсан гэсэн үг. Одоо Чингис хааны датсан сүм хийд гэсэн үг. Тэр талаас нь одоо ойлгож болно. Чингисээ онгоны үүдэнда аавраг гэхэн урдны монголчуудын нийслэл хотын хөөрэ хаанаг биш заахан хүшүү өгтөхөн. Энэ хотын төлөөлөгч ариг бохой хатны сорхот там бохой гэж нэртэй байхан гэхэн. Энэ хатанда адлия эрдэм хоргоолтой хонор харуулгатай их нэрнүүд тэр үед байга гэж олон түүхэшэд тэмдэглэнхэ. Мөнөө аавраг хотын хөөрөд эрдэмтэд хүдэлжэ захланхэ. Ерхөзөн хариг өрнүүдэд тогломжаар энд малталгын ажуунууд ихвхэ. Хэдэн зуун жилийн санаа ерхэн энэ шувун кушоонуудыг харахад шугад түүхэн халуун амисгалда дайрагдалхандал. 700 жилийн санаа мөнхө тэнгэрд дэлхэ дүүрэн мандахан энэ тугууд Чингис хааны сэрэгшдэ хөргөлдийн үргэж муу юмнэ ашил агуу их хүрэн бий болгосон байна. Монгол улсны химэн шүрэн болгон шинэ мянган жилд дахиад Чингисээ онгонд үргэлдөхдөө илэнцэг ховинсага домогт баатарнода Монгол арденга түүхэ ханажа сахижи явхадын нэг хөвөн мөн арденга амгалан байдал аршилжа дэлхэн мууя өндөхөрн үгүй болгох гэхэн хөсөв бахал байна. Зэвсгийн сагаан орд. Энэ ордонд Чингис хааны үеийн сэрэгшдээ зэвсгүүд хэлмэ жада хуршиг хэмэт овонда. Чингис хааны үеийн сэргээ эрдэм ухаанда гайхамшигт зүйнүүд овон. Эрдэмтэд тэдний шүдэлхаар. Тэдний тоода шагдар гэд нэртэй түүхэн эрдэмэ доктор профессор Мягмар. Ханарын сэргээ эрхэм өдрөдөгшдээ зургууд. Баруун талдын борохол, чулуун, жарчдээ хуйлэрцсэн баатарнууд. Зүүн талдын хувилээ, зылма, зылвы, сүвдээ, зылын баатарнууд. Чингис хааны дөрвөн хөвөдөө багнын төвөй хөвөн мөн тэрнээ дөрвөн хөвөд тохын удаадахи ордонсо экскурси хөтөлбөрөөгш баяр хохоорна. Чингис хаантай сог дайлдан явуулсаж байдаг дөрвөн хатдын иген залуу холон хатны цагаан орд. Чингис хаан гэш юрын көмбөш тэнгэрхээ саяатай зогоортон. Тимээ хөхмөнх тэнгэрдээ шүтэн их засагтай онцо хөвлөйтэй журамтай Монгол гүрэнгэшия бий буулгаһан гапьяатай. Их хааны шүтэний сагаан ордонда Чингис хааны авыжи Юсугей Батыр уулан хатнай. Их хатын бортын, хафт хасар былгүүтэй дүү хөвөдэн, ханы дөрвөн хөвөд жуучия цагаадай өгөөдай туулын зургууд. Ордоны газа Чингис хааны аавраг хотын хоёр шулуун күшөнөд асрагдаад байхада 700 жил болоод дахиад Чингисээ өргөнө энд хөдөө аралда ботхоогдахнаа нангин тэмдэг болно. Аяншалгымна хоёр дахь хобби удаадахи дамжуулгадамна харагтай.
Униарты ужымталнутте Монгол хэхэнорнор айынзамны ургулжулгор. Хэнтэйн дырылын хан сомнай Чингисы оңгонда тантыя хахасабылепте. Монголды туғын дамза Монголын сықша инді арылда жіне. Чингис хан хуймы құдырықта юғын саған орынғыт қодыжы қара ихт харсу Чингис ханы тоғыт индыл доғын жүңгіт хоёр менгіңіні зұрға харда дахят мандам байна. Энэс дэлгэн бол Чингис хааны төрсөн нутгада дэлгэн болдог савчсан чулуу байгаамаа. Энэ чулууг бол одоо ер нь Чингис хааны хавьд тавьж байдгаа бид нар хайр юм да. Тэгээд бол тийг санахтай яагаад гэвэл энэ Чингис хааны төрсөн нутгийн чулуу гэж ойлгож байна. Хан ширэдэ хохон Чингис хаанда эмэг бүхэн хо асрыкдахан газар рухо шорэ ашаны дэждэ мургут айын зама ургулжулуу бопте. Монголда живодык 2 миллион дурун зумянгат хуне на 1% халқы монгол шод. Бышень бурядут, дыргудут, казахот болун босучи изгортун усон бышен. Хунзаны тобрит хулгор мянгы юхунзон найнығын онда Монголда душын зорға мянгын бурядут ажығуға. Харин ерінығын оны тобрит хулгор, кушын тап мянгын бурядут толықтан байна. Олынки бурядут Монголы зуын захын Хэнтэйн дорны даймығудар ажығудық дейші. Октябрин ховисхылы хулы Россия курында граждан дән хилжы нудыл малшы бурядутта гай тотхорта хелдыжы хилва. Олнин хашуқы хамылқыда хилы инсана гархы батай балағын. Хырдың байын улаң нютықты будын бальжыргетнерте буряд улантай танысы бопте. Бальжырақы Хэнтэйн эмға бат шыреті сомында мяңғы юнзон гошын дұрғын онды тұрғын юм. Хорёдону даршытын областығын ұжы ерігін ісгейін, гошын далаңында исіргусын гіжі харда давашыңғыға. Түрі хемроты сақта долғыр ежен горван бешіхін кулыттые гансара кулығын юм. Мені ежі қыда менгі юнзон айын дұрған онды өті олалда. Теге тіред оты хүнте шоуға көй қошат нақтайны күріға қасыратылы. Тэгээд бидний олтрол намайя өргөжтэй явсан. Ийм хүн тэгээд бид анхны нутагта манай эсгийн нутаг 7 нуурай. Эхийн нутаг арай шалгасан. Миний өвөг эсэг болох оодны шагдэргээс хүн арай шалгасан тэр нутагта 4-3 хүүтэй нэг басгатай байна. Мөндөө Шитэн области байна. Шитэн област. За тийм байна шагдэрэ гарамханд шагдэрэ санжиг юм 3 хүүтэй байна. Хоёрын фронтод алуулаад нэгний 1980-ад он хүртэл хижингийн дотор майн нэгэн гэж колхозд амьдарч байгаад нахан өд болон ийм төвхтөл Бурятууд тэгээд бид энэ Монгол гүрэнд ирээд 1934 онд түрүүн хойш яах вэ Монголд харьяат хүн гэж авлаа. Тэгээд энэ нутагт түрүүн энэ л миний түрүүн нутаг. Тэгээд энийгээ би юу гэж муу яваа муухай байгаа үжилдэг аргагүй энд хайхан амьдарч яваа зүгээр эсгэмнэл хилмэгдэн ийм л хүн. Тэр цаана октябрийн хувьсгал ялаад мандаад бүтэн гүрэн улайгаад байж байхад нэг 10-аад буряд нар яах юм. Тэгээд тэрнээ улмлаад л буряд нарын чинь одоо нөх улаантны над үзээд тэгээд тэрнээ дөрвөөд орж ирэх олсод байхгүй манай их хэсэг энэ. Тэгээд энд ирээ дараа гэж Монголд зарим нь дагаар ороод зарим нь шороод бай тэрнэл өнөө хийсэргүүнүүд гэж буряд нарыг л буряд лам хоёрыг их чинь аваачаалаа шүү. Энэ чинь одоо хичнээн мянга гэдэг вэ одоо 50-60 мянга гэдэг одоо энэ сагаатхлын гэж нэг юм өгч байгаа бидэнд. Нэг сая төгрөг өгсөн нарчлал гарч ирээд өгөөж гэдэг шүү дээ. Нэг одоо бидэнд сая төгрөгөөр шүнээ амин төлөвлөнө гэж юу байхав зүгээр санаа сэчлийн заажил байгаа л ухаантай юм байгаа. Ижитэйгээ шог амьдраар тэгэл ижигээ
бишяха одоо энд нэг жалзууга сургууль соёлын мөрхөөгөөд нэг багасаа алба хийж явахан тэгэл тэтгэвртэй хоохон юм л үгэн. Би одоо энд л ингээд амьдарч явна. Одоо 66 хүрлээ. Энэ нутагт ирээд би 20 гаруй жил болсон. Хэсэгтэй нутгаар яваа гэшгүүд. Яваа. 1982 онд хөгшөнтэйгээ хоёулаа явсан тэнд. Тэгээд бүр тэр ихингээ тэр хүн нутагт халгаа гэдэгт нь очсон. Тэр үед байж байна нэг мохор юм землян кархоо байшин байсан тэрний манай тэр нагс заажгсан чиний ихийн чин амьдэрж байна. Одоо гүрэнэй байгаа юм. Энэ телевизэшн энэ миний бишүүлж байгаа юм одоо хаанаас гарах ухаантай болоо. Улаан өтө бүхий Бурят хуу харахаа. Тэгэхэд нь тэр миний тэр нагсын басхан юм мэдээма гэж нэг басган байгаа яатай. Ямар нутгай? Уг нь одоо тэр хэжингд байна. Тэгээд нүүгээ тэр юм одоо шитрүү ийшээгээ бүр зүүн хойшоо явчихсан юм. Тэрнтэйгээ холоо барь чаддаггүй. Тэгээд тэр шагдраа долгор гэж миний инженер. Тэр шагдраа долгороо хүүн болох нэг ийм өвгөн. Энд одоо ярилцлагаваа дулаан үдээр сасагдах юм бол одоо тэр басган намтай нэг энд би Хэнтэйн аймгаа хэрлэн маялан гэж газарт дэлгэр хаан сумшууд анш. Энд амьдарч байна. Нуттай нэг холбоо барьдаг арга байна уу гэж. Энийг одоо энэ телевизээр дамжуулж өгвөл одоо би хоёрлох байна да. Та Буряадар яваад юм гэж бодож ирэх юм байна та. Тэнд их яаж байдаг хараа. Сэхиэ хэлэхэд Бурятсан ер нь Орос дуусаж байгаа юм байна гэж бодсон. Бүхэл залуучууд нь Бурят хэлээ мэдгүй. Үнэхээр одоо тэнд шин миний урмаа тахраа юм тэрэл байна. Одоо ерөөсөө настай хүмүүсүүд нэг бид үгүй солилцож байна тэрнээс биш залуучууд ихэнх нь одоо ерөөсөө Оросоос өрөөгөө. Бурятаараа ярьж чаддаггүй. Тэгээд тэр үндэснийхээ тэр их өв соёлыг одоо хаяхгүй юм хандаа гэж бодож ирсэндээ өөр юм бодоогүй зүгээр амьдрал нь бол сайхан байсан тий. Ийм л юм бодогдож байна дээ. Тэгээд Бурят ном гэж байхгүй. Би одоо Бурят ном олоод нэг уншчихснаатай ганц нэгэн дэлгүүрээр орсон дан ор. Тэгэл одоо Бурятийн ийм зохиолчдын одоо тэр Рамстамон, Баради, Монгоно энэ одоо хос намсраа одоо нэртэй олон зохиолчд байна. Тэдний ингээ номын одоо нэг жаахан өргөн хэвлээд дэлгүүр харшаагаараа нэг худалдаад үгүй бол Бурят номын магазин хийж байсан яадаг юм. Ийм би нэг ганц хоёр ном олоод ирэх ханаатай үзсэн юу шаахгүй. Би шүгэн хоошин одоо залуудаа бол жаахан номын хорхойтой номын тэрхэн уншдаг юм явсан. Тэгэд үзэх юмсан гэсэн олдоогүй. Би ганц ном олж ирээгүй шүү дээ. Тэр Хэсэгтэй аймгаа тэр маань нэг ингэж холхоос одоо 10 жилийн хоргуул байсан баха. Тэрний багш нэг эмэгтэй ороосаа гэж нэг багш. Над нэг 2-3 ном өгсөн. Өөрөө. Ямар номод өгөө? Нойрхорын тал байсан ямстмон уу. Балдано хэмбэлээд тэрний нэг жүжигүүд байсан. Балдано. Тэ. Нэг 2-3 ном тийм. Вэ уншихад ямар байна? Уншихад оёд би Бурятаар бол торохгүй л уншина. Тэгэхдээ би шантай хөвөрлөдөд бас нэг энэ жил одоо 60 гаруй жил Монголд амьдрэх хүн шин одоо чандаш ойлгомжмуутай ярьж байгаа. Хэн доор. Бажирахтай узат айн зама ургулжуулгыхде илдып бадонут турана. 1 миллион холу хурхугу тотаяд Бурядарат ургун улусты хувагдад амидарха хоби заяты байвылгаша. Ажылшы малшы Бурядут ямарш хунды сакта Монгол көрінді яху көріма тушығылың. Ныры хундые хододо дейрі ургыжы, ури хугыды хэн куму жылжы, хорғақы жы арылдадық юм. Монголшуде ирдім уханды хорғолы худырты ирмылзылты бәйін гансықын олан батыр хотыдығы дейді хорғолыны тоғыршылына. Дургун гүрэнэй Россияның Зорған университетуде филиалнот, хоёр зун хобин дейді хорғолынот. Мұң хари көрнудер хоршы бәйін хыды менгін Монгол айотуде то әндінім жуғална.
Бахыл ондо гурнудер жишвыл ийимы усоң ажы хокшытты Монгол гурында 2 миллион гургун зоң найын мянгын хунга танолхо. Янзу бурин шыгылыты зон таби 2 зоң газет, журнал мұны хыблыктына. Орыс гурында жохожойын бурядут мұны хылсыдыккеші ехыл хунды хушыр ажы байдылдарат вайын бурядут хылы яхозанчыла мартывып тегет бурят хылы шодылғы еху хунды болот вайна тегедена сашыдагет орут гурында ажы медержі вайын бурядуды сашин китохой та юнгуж готнат. За энэ бол их сонирхолтой асуулт байна. Ер нь одоо дэлхийчлийн тухай, глобалчлалын тухай одоо яригдж байна. За общий европейский дом гэдэг Европод бол хэлгүй, гаалгүй одоо бийзгүй болчлоо. Хоорондоо чөлөөтэй зорчдог. Энэ бол одоо их сайн хэрэг юм. За өнөөдөр бас Центральны Аз, Төв Аз бол одоо бас ер нь Төв Азийн улс орнууд бол хоорондоо чөлөөтэй бийзгүй, гаалгүй зорчдог болно. Өнөөдөр Оросын бурядууд, Монголын бурядууд одоо хятадын монголчууд гэж ярих юм байхгүй. Бид нар бол хоорондоо чөлөөтэй одоо зорчдог, түүх соёлынхоо талаар одоо хамтарч ажилладаг ийм боломж бол одоо бүрэн нээгдэнэ. Ер нь 10 жилийн дараа бол байдал огт өөр болно. Тэр үед ямар үндэстэн одоо өөрийнхөө түүх соёлыг хадгалж үлдэв. Тэр үндэстэн одоо ер нь дэлхий дээр нэртэй байх болно. Ер нь бусдыг дуурайгаад ингэ явчих юм бол одоо маш хэцүү байдалд орноо. Тийм учраас өнөөдөр бурядуудын хувьд шалгаа байхгүй, монголчууд, өвөр монголчуудын хувьд түүх соёлоо одоо хадгалж үлдэх. Одоо энэ олон мянган жилийн уламжлалтай энэ Монголын одоо тэр Чингис хааны үеийн түүх соёлыг хадгалж үлдэх асуудал бол маш чухал байна. Дэлхийчлийн үед энүүгээрээ л бид амьдрна. Тэрнээс бид нэр тусдаа улс болоод хөлийн цэргээ бэхжүүлээд гаажаа чанга болгоод ингээд байхгүй. Ерөөсө хоорондоо чөлөөтэй явдаг болно. Буряд хэл бол үнэхээр тансаг хэл. Ер нь буряд хэл бол ер нь монгол хэлэн дотроо бүр өрөм тосно гэсэн үг. Буряд хэл шиг одоо ийм сайхан хэл бол ерөөсө би дэлхий дээр байхгүй гэж бодож байна. Жишээлбэл бурядаар одоо би нэг монгол буряд хоёроор нэг үг одоо хэлье. Ингээд хавтгай онооныгоо иргэдээр хазаар та тавьдаг хаа гоёл гээшин хайртай ганц амрагтайгаа харалцаад тардаг хаа гоёл гээшин гэж одоо бурядаар байна. За би энийг би монголоор орчуулъя. Хөрвүүлье. Хавтгар онныхоо иргэдээр хазаарт морио тавьбал хазаарт морио бэлчээвэл сайхан байна. Хайртай ганц амраг үсгүйтэйгээ уулзаад гарвал сайхан байна гэж би орчуулж байгаа. Тэгэхээр энэ буряд хэл ямар одоо хэлв гэдэг нь зөвхөн энэ жишээнээс одоо харагдана. Үнэхээр одоо их тийм бурядын аялгау бол одоо тийм их зөөлөн мягкий одоо тийм дуудахтай тийм яруу найргийн одоо поэтический тийм одоо юутэй. Буряд хэл гэдэг бол бурядын түүх соёлын манаач юм шүү. Тийм ээ. Үнэн ч сэргэн юм шүү. Тийм учраас буряд хэлээ сэргээж бурядын түүх соёл сэргэн. Хэлээ мэдэхгүйгээр буряд хэл сэргэн гэж юусоо байхгүй тийм ээ. Орос хэл сайн байж болно. Бурядууд бол орос хэлээ сайн мэдэх хэрэгтэй. Буряд хэлээ сайн мэдэх хэрэгтэй. Дээр нь монгол хэл сайн мэдэх хэрэгтэй. Тэгэхээр бурядыг 3 хөдөлгөөн мартай бурядыг хэн ч үүсэхгүй. Орд хэлээ бас мартаж болохгүй. Пушкины хэлийг мартаж болохгүй. Чингис хааны хэлийг мартаж болохгүй. Тийм ээ. Гэсэр одоо тийм ээ Бавж Баатрын одоо тэр сайхан хэлийг мартахгүй байхыг бурядын зон олондоо уриалмаар байна. Монгол гүрэнэй Российн буряд хоёрын хооронд политикийн, экономикийн, соёлын, эрдэм ухааны талаар харилцаа холбоомны цаашдаа бүхий болж байвал. Монголын телевидение, радио бурятымны харжы, шагнажы байвал. Бурядарда түүх соёл хэрэгэлгді илынгая хүйнэй талаар иныхыне барилсан ехыл нуло зулхын гыжа топшылыя. Манай аяншалгын урдахына 2000 оны зоң арды хобисхылы 80 жылы бүхий Монголда өргін дилистегер өнгөргөттіхін байна. Хэндерті зарюлыгдың надымуд, концертнуд, босы чихімже ебылғынуд әймік бұхынды емхеткікті. Монголы телевидение радиоғыр гүрэнэй хобжилтыды яхарғығы ехін ұлы зоғын іні ұйыл хірікті зарюлыгдың нептірулғы дамжуулғынуд олар ұңғыру. Инен туша мане гүрэнтэй жишвыл тат ондо байна. Хырбы Российды хобисхылы удыр ондо нырте хендер голжа. Отха шанрын мартыкты жихлэхэн, Монголы хобисхылы удырын туухыты агойыхы хендер гыжы толыкты хынсанда. Монгол арад гүрэн түрінгі туухын ходығынодыға арсыңғы, ямаршы засхай тахиолды бол, ордынэнга уйлы хыргуды няктар сахижуэдір.
Чингисхан гуали богдыгыгэнго, сыху батырго, сыдым балго, арде донго, алюмуноин рокуджумго хилет, засхедедин тушалтатта, холи жорумда, монгол шуде хандаса, тон хундыте. Хэнтэйн аймагаар турун нятха аяншалгын шинге яват босуапдя. Дахинныгы ошыжы ситхилы ханахасаг ерхі вызыгы жынайтнап. Монгол бурятзаны үпнігіділді дым-дымде амар жымыр инкам ғалың ажуға 10 жылнут ургылжы жыбайхай.